Сайн байцгаана уу хүндэт үзэгчдээ. Та бүгд нэртэй ярилцлага нэвтрүүлэг үзэж байна. Батбаяр Багдаев студид ажиллаж байгаа. Манай зочин өнөөдөр Төв аймгийн соёл урлаг, аял жуулчлан залуучуудын газрын дарга Тунгалаг Батсүр юм. Сайн байна уу та? Сайн байна уу? За, та энэ Zoom хотоос машинаар шууд бичлэгтээ ирсэн тий? Тий. За тэгээд улсын нийслэл хотын барилгага ажиллахад хэр тохиромжтой вэ? Ер нь бол яг уу бусад аймагуудыг эднэр бодох юм бол Улаанбаатартай ойрхон болохоор өглөө нуцаар ярихад өдөр нь ороод ирж болдог. Манай Төв аймаг 45 км-тэй байдаг. Хотод орж ирээл жоох юм төгжрөл. Тэрнээс бол яг ингээд их амархан ирэхэд. За энэ сая танд Оросын зоочдын угтжаар бай тий. Тэгээд Бурят улсаас Орос драмын Бестужин театр ямар танд аяалав вэ? Саяхан биднэрт ингээд 4 сарын 19-нд ингээд Бестужин Орос драмын театр бол манад ирсэн. Тэгээд бид хэд бол ерөн жилийн өмнөөс төлөвлөсөн энэ ажлаа. Тэгээд сарын өмнөөс бид нэр ингээд афиша өгөөд, реклама өгөөд 2 жүжиг гаргахаар нэг нь энэ хүүхэд багчуудаа одоо 12 сар жүжиг 12 местэй энийг бол нөгөө хэдий өвөл тоглодог байсан ч нөгөө монгол хүн болгон мэднэ. Тэгэхээр бид нар нөгөө хүүхдүүдтэй үзүүлэхийг хүссэн. Дараагийнх нь тийм мюзиклтэй бас ирсэн. Хайрын одод гээд тэгээ манай 100 модчууд бол маш сайхан тийм дотноор хүлээж авсан. Тэгээ миний Бурят одоо усаас ер нь хийж байгаа 3 дахь том арга хэмжээ аймагтай хийж байгаа. За. Тий. Энэ болохоор яг үхээр өмнө би нөгөө халахын гол ялалттэй тэр халахын гол тангараг гэж үзгийг өмнө 24 онд авч ирсэн бол энэ онд би 25 онд энэ Бестужин нэрмжит энэ театрыг авч одоо энэ хайрын одод 12 сар гэсэн юм 2 том уран бүтээлийг 100 модчуудаа үзүүлсэн. Тэгээд танай санамж ямар вэ? Ямар тоглогднод вэ? Эн чинь нөгөө хүн бүх ойлгоно. Нөгөө орос хэл нөгөө мюзикл тий дуулаад бүжиглээл ингээл бүх ойлгоо. Тэгээ надад бол их сэтгэл өндөр сайхан байсан. Өшөө юм жоохон хүүхдүүдэд болон хүмүүст бүгдэнд нь юм сайхан гоё үдшиж байсан гэж надад баярлсан гэж хэлсэн. Тэгээд энэ тоглолтоо харуулхадаа энэ орос хэлнээр оршуулгүйгээр харуулсан байна тий. Тэгээд хүмүүс яаж угтж авсан байна вэ? Хүмүүс ингээд ер нь бол орос хэлийг ингээд ойлгоод нөгөө одоо миний насны хүмүүс бол 10 жил байхдаа орос хэл үздэг байсан. Тэнд тэгээд ингээд сет песний ингээд знакомый бүгд тий ингээд айгуу гоё ингээд танил дуунууд байсан, дагад дуусан, бүгд алга дассан, сэтгэлдээ өөрлөсөн. Тэгэхээр бол ингээд зэрэгтэл 400 хүн 350-аас 400 хүн байдаг дүүрэн байсан. Тэгээд тэд нар бол ингээ бүгдийг сайхан ойлгож илгэсэх тийм дотног. Энэ манай үеийн хүмүүс ойлгостой. Орос хэл мэднэ. Энэ залуучууд энэ хүүхдийн юу тоглолтынхаа яаж явсан бэ? Тэрийг би ингэсэн 6 7 дугаар ангийн 7 дугаар ангиас орос хэл үздэг юм байлээ. Сонирхсан хүүхдүүд тэр хүүхдүүдэд би ийм одоо ийм гоё 12 сар гээд ийм жүжиг ирэх гэж байна гэдгийг би өөрийнхөө ажилтнуудаар дамжуулаад сургуулийн орос хэлний багшнараар дамжуулж өгсөн. Ерөөсөө манай нэг л сургуулаас ирэхэд ингээ баргалж хүүхдэнд үжсэн. Өшөө бас ийм жоохон цэцэрлэгийн хүүхдүүд байсан. Тэднийг би бас их санаа зовж байсан. Ойлгохгүй ахтаа гэсэн. Тэд нар бүр тэгсэн чи из Улаанбаатар. За. Бүр Улаанбаатараас үзэж ирээд билет авч үзсэн. Тэгэхэд би айгүйх баярлсан. Тэгээ хоёрт нь бас ойлгохгүй хүүхдүүд байсныг би үгүйсэхгүй байсан баг. Тэгвэл тэр хүүхдүүд бол яагаад гэх юм бол одоо бид нар бол нөгөө аймгийн театр шүү дээ. Тэгэл ингээл тайц солигдоод зас шуурхад нөгөө одоо тийм орчин үеийн технологи ашигласан айгүй бас сони юм үзэж байгаа байхгүй юу? Тэгээд ингээл хувц мувц ингээл өмсцэн ингээл ерөнхийдөө өөрсдөө номноос бол бодвол бүгд уншдаг баг. Тэгээ хэлн орос хэлж байсан ингээд ер нь үйл хөдөлгөөнийг ойлгосон гэж бодсон. Хүүхдүүд бол ингээл нүд нь ингээ баярлцсан гарч ирж байсан. Гэтэ ойлгоогүй хүүхдүүд байсан бол уучлаарай. За. Будь по-вашему.
Эти морозы в заповедном бару, у сосны, у березы, не грызите кору. Тэгээд энэ ямар ушраар энэ таны төв эмэг энэ Оросын драмын театр өгч авсан бэ? 23 онд би анх одоо нөгөө Монгол зөвлөлтийн найрамдал гэдэг энд Улаанбаатар дээр том концерт тоглосон шүү дээ. За. Яа нөгөө бүрээд улсаас ирээл том концерт соёлын төвөргөнд болоход би энэ соёлын илч одоо соёлын аяа цэцгэлтэн Дамдын сүрэн гэж хүнд хүсэл тавьсан. За. Бит хоёр оюутан багтаа хамт сурж байсан. Сургуульд тэгээд соёлын ээлжийн сайт тий. Тэгээд бүрээд улсын нөгөө соёлын сайд соёлмаа баяр туян юм дагаа юм зөвшөөрөөд тэгээд бүрээдээс ирсэн уран бүтээлч нөгөө театр Дөөр, Байкал ингээл бүх театрын хүмүүс ирсэн шүү дээ. Тэд нар манай аймагт очиж анх хамтарсан тоглолт хийсэн 23 онд. Ингээд тэгээд манай ахын бүр бас айгүй ингээд хүлээж аваад их сонирхдаг юм байна. Тэгээд мэдэнгүүтээ би 24 онд би нөгөө халахын голын Ялтын баярын ойгоор энэ нөгөө Бурдом нөгөө нэг халах голын нөгөө тангараг гэсэн жүжигээ тавихтанд би бас хүсэл тавьсан. Тэгээ манад очсон. Хамгийн гол юм бол Төв аймаг Улаанбаатартай айгүй ойрхон 45 км. Тийм болохоор би өөрөө бас Оросд сургууль төгссөн. Москва Оросын албаны улсын Москва хотын би соёлын дээд сургууль гэж байхад төгссөн. Тэгээд би бас нутгийнхаа энэ Төв аймгийнхаа 100 мод ингээд 19,000 гаруй хүн амтай тэгээ гой ийм Оросынхоо бүтээлийг бас үзүүлэе гэж зорьсон. Орос оронд бол бас урлаг гой хүчтэй штэ. Төвнийхээ үднээс за ингээд Бурдом ирсэн ингээд театруудын концерт болцсон. Одоо тэгэхээр энэ 97 жилийн түүхтэй Бестужийн нэрмжид Оросын драмын театрыг авчирч аймагтаа тоглуулъя. Тэгэнгүүт юу гэж бодогдсон бэ гэхээр ямар жүжиг үзүүл нөгөө хэл ойлгох уу гэж бас дотроо бодсон. Тэгэхээр хүүхдүүд 12 сарын жүжигийг бүгд ойлгоно Монгол дээр. Хоёр дахь нь том хүмүүс нь ерөөсөө юм мюзикл. Одоо тийм нөгөө яриа биш дуулаал ингээл бүх хүн ойлгох чинь гэж бодоод тэр үеийн бас дуу 60-70-аад оны Бестужийн театр бас өөрөө найруулагч уран сайхны удирдлагч нь яг зөв юм сонгосон. Одоо 70 80 60 70 оны тийм бүтээл авчирсан уран бүтээлээ. Тэгэнгүүт тэр үед нөгөө Оросд төгссөн одоо хүмүүс айгүй их тийм үзэгч бас их байх гэж бодоод дээр үед Оросд ганцхан сургууль төгсдөг байлаа шүү дээ тий. Это у нее, кстати, очень даже неплохо получалось. Вот идет по свету человек-чудак, сам себе печально улыбаясь. В голове его какой-нибудь пустяк, сердце видно что-нибудь не так. За тэгээд үзэгчдээ суглахтаа энэ ямар тайзан дээр сугласан байна вэ? Манай Монгол дурахтын театрын тайзан дээр тэгээ бид нар бас хоорондоо бас одоо чи энэ цаг үе чинь театрууд хоорондоо солилцооны хөтөлбөр яригдж байна. Тэгээд танайх манаа дэрж тоглоё. Бид нар бүх ингээд маркетингийн хий. Дараа нь манай Монгол дурахтын театр 5 сарын 29-нд танаад очиход та нар бүх маркетингээ хий. Яг гэвэл бид нар чинь нөгөө хил тий ингээ тэнд бүрээдүүдаараа яриад манай хамтын ажлын өрөөнд юм аяа. Бүрээдийнхэн манад ирэхээр бид нэр Төв аймагтаа яриад ингэсэн илүү ойлгоо сурчиллаа. Тим маркетинг барьж ажилласан. За тэгээд Улаан өдө тоглож ашихдаа ямар тоглолт энэ Монголын тургалтын яшмд үзүүлэх вэ? Бидэд бол нөгөө ер нь бол концертт очно. Концерт нь гэхдээ одоо улаан удчууд үзэгчийн хүлээж аваар Монгол өв соёлын морин хураа тоглоно, нуртын дугаа, орчин цагийн те ингээл ер нь өөрийнхөө үндэсний тийм өв соёлтой л. Нэрүү тоглолт болох уу? Бид бол нэг тоглоно л гэж төлөвлөсөн. Хоорондын солилцоо тийм байсан. Хизээ болох? 5 сарын 29. Энэ бохоо байна шүү. За. Тэгээд энэ Буряд улсны та Буряд улсаар явсан хүн байна уу? Бурядаар явсан. Буряд улс бид нар бас энэ одоо манайх чинь юм байна. 27 сум гэж байна. Түүнд 200 гаруй соёлын албан агч ажиллаж байна. Тэгээд аймгийн төв дээр 3 байгаа. Бид нар ингээд тэдгээрийн төлөөлөл 25 хүнтэйгээ өнгөрсөн жилд одоо бид нар 24 онд
сүүлээр юу Бүрээд улсад бид нэр очсон. Сурхаа. Үгүй экскурсын танилцахаар танилцахаар. соёлын байгууллага За. хоорондоо За. тэгээ Бүрээдийн дүүргийн театр орсон мастер класс одоо консерваторийн нөгөө коллежаас авсан өшөө бид нар Бурдом дээр очсон одоо энэ Бестужийн нэрмжилт Орос драмын театр дээр очсон соёлын сайд бид нарыг хүлээж авсан өшөө хамгийн гоё нь бид нар нөгөө нэг Кабанский район тийм газар очиод бид нар бас соёлын төвийн соёлын ордны үйл ажиллагаатай танилцсан. Тэгээ Кабанский мужийнх нь бас биднийг хүлээж авсан. Тэгээд бид нар бас соёлын ордон одоо ингээд Улаан-удынээс бас холгүй бах кино яаж гаргадгийг, соёлын ажилтнууд нь яаж ажилладгийг өшөө бид нар бас нэг тийм тухайн үед нэг тийм одоо менежментийн тийм яг соёлын салбарын цуглдсан тийм юун дээр бас орж форум дээр орж бид нар танилцсан. Ингээ 25-аа төлөөлөл одоо 3 өдрийн турш бид нар соёлын бүх юмтай танилцаад үзүр үзээд Улаан-удаар айлчилсан экскурс хийсэн. За. Тэгээд дүндөө ямар юм болоо юм бэ? Тэндээс бид нар бол манай соёлын салбарын ер нь бол би өөрөө Орос төгссөн болохоор Оросд бол соёлын ажил маш сайн явдаг гэдгийг бол мэднэ. Манай соёлын самон где-то самоны они работают. Эднэр бол маш их ирч хүч авсан. Ингээд Улаан-удад очиод үтсэн бүхэл юм танил. Одоо юм Төв аймагт ингээд Оросууд барьж өгсөн соёлын төв байна шүү дээ. Дээр үе 70-80 оны. Тэгээд ингээд бид нэр очиход бүх юм танил, хүмүүс нь их найрсаг. Тэгээд тэднээс сурах юм бас их гоёс. Бид нар нөгөө Төв номын сангаар нь орсон. Бид нар өөрсдөө хийчих одоо санаачлаад хийчих ажлыг тэндээс бас сурч авсан гэсэн манай ажилчид. За энэ Төв аймгийн соёл урлагийн байгууллагууд Бурят улсын ямар байгууллагатай юу гэрээ гараа тавьсан байна вэ? Манайх юу яасан? Аймгийн маань Монгол турхтны театр гэдэг мэргэжлийн саяны нөгөө Бестужийн нэрмж театр очиж тоглодог газар тэр бол нөгөө манай одоо энэ Бүрээдийн нөгөө Бурдрам тий. Бурдрамтай юм санамж чиг 23 он зорсон байдгийн. Яг нөгөө одоо Бүрээд улсын нөгөө тэргүүн манай Төв аймагт ингээ Монголд ирээд манай Төв аймгаараа айлчлаад нөгөө найрамд ламцтай тэр тоглолтыг үзэхэд тэр үеэр манай хоёр одоо театрын дарга юм санамж чиг зурсан хамтын ажлын өрөөнд. Тий. Тэгээд одоо бид нэр өшөө дараагийнхаа удаа энэ 5 сарын 29-нд зурх очихдоо бол энэ одоо Бестужийн нэрмжид одоо энэ Оросын драмын театрын захирал эмэгтэйтэй бас манай театрын захирал хамтын ажлын өрөөнд бас гарын үсэг Бүрээдэд очиж зурья гэсэн тийм саналыг сая уулзахтаа тавьсан. За. Тэгээд энэ Бурят улсын соёлын яамтай та бас харил сатай байна тий? Тий. Ер нь бол миний бүх энэ хийж байгаа ажил бол Бүрээд улсын соёлын яамны соёлын сайд одоо тий соёлмоо баяртын дагаа энэ хүнд хүсэлтэд тавиад шийдэгдээд ингэж ажилтдаг. Ер нь тэгээ соёлын элч. Ягаад гэвэл би төрийн байгууллага манайх тий Центральны аймгийн одоо энэ соёл урлагийн газар эхлээд албан ёсоор хүсэлтэд дандаа ийм төрийн байгууллага тавьдаг. Тэгтээ энийгээ эхлээд Монгол улсаас дамжуулахдаа соёлын элчээрээ дамжуулж хэлдэг. Одоо Монгол улсын соёлын элч, соёлын гавьяа зүтгэлтэн дамжин сүрэнгээр ингээд Бүрээдийн соёлын яамд уламжлуулаад тэгээ хариу нэрээд ингээд хамтарч ажилладаг. За түүний ажлын мад амжилт хүсье заяа. Тэгээд сухал өшөө нэг асуудал байна ш та. Энэ агуу их хорны дэний аялалд танад ямар юм зохион байгуулж байна? Ер нь бол бид энэ Ялтын баярыг бол нутаг орондоо бол бүгдөө ерөнхийдөө бол өөрсдөө соёл урлагийн ямар нэгэн концерт те одоо юм Ялтын баярын дуудулдаг, орсоор дуулдаг, дууг хэн сайн мэдэх вэ гэдэг нэг тиймэрхүү уралдаануу соёлын төвийн театртаа тэгжил хийдэг те бид нар ер нь тий. За. Миний саяны энэ урьсан тоглолт ч гэсэн ер нь ингэж айгүй хажсан. Энэ бол би энэ агуу их Ялтын ухтаал Орос орондоо одоо энэ ер нь юу яаж байгаа бэлэг барьж байгаа л гэсэн нэг ажил том ажлын нэг нь. За тэгээд танд Go Mongolia гэж юугаар бас их ажил хэрэг хүмүүстэй юмстэй. Тэрнээ
хөөрж өгөөрэй заа. Хэлж өгөөрэй. Ааха. Go Mongolia одоо манай яамны бодлого төр засгийн газрын бодлого тий дөрвөн улирлийн аялал жуулчлал гэх тий. Би бол өөрөө аймагтаа бол одоо соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга гэхээр Go Mongolia-гийн тэр миний аялал жуулчлалын 1 номерын ажил байх хэвээр. За манай аймаг бол удирдлагууд бол бид нар ингээд дөрвөн улирлийн аялал жуулчлалыг одоо тий дөрвөн улир Симоо ингээд бүх улиралд ингээд аялал жуулчлал одоо байх. Тэгээд Бурадаас юм уу одоо Улаанбаатарын дотоодын аялал жуулчлал гаднаас юм хийхийг ер нь бол эхлэлийг одоо яг эхлүүлж байгаа. Ер нь ингээд тэгэхээр тэрийг бол бид нар ямар Монгол төмний үндэсний одоо ямар нэгэн югаар л төв нутгийн өөрийнх нь онцлогийг л харуулсан. Тийм. Өнгөрсөн 24 онд танд хэдий жуулчны удаж авсан байна вэ? Манайх ерөнхийдөө аялал жуулчлалын салбар маань бол өмнө нь байгаль орчин гэж байжгаад одоо энэ оны 1 сараас над дээр ирсэн тоон тийм статистик үзүүлэлт дээрээ бол 500 гаруй тийм мянган хүнийг бол хүлээж авсан. 500 мянган? Тий. Яг гэвэл манайх Улаанбаатартай ойрхон хөшгийн үндийн нис хонгосны бодлороод тэгээ ер нь манайхаар дарин Төв аймгийн аялал жуулчлалын одоо энэ баазууд одоо улсын баазууд байна шүү дээ. Аялал жуулчлал. Ер нь манай Төв аймаг ингээ Улаанбаатарыг тойрсон болохоор хэдий байдгийг. Тийм. Ер нь бол өөрийн Төв аймгийнх бол нэг 21 байна. За тэгээ ингээ аялал жуулчлалуудыг одоо ингээд аялал жуулчлалын ажлыг ингээ чагсаагаад ингээд 28 аймгийг үзэхээр Төв аймаг бол ер нь нэг 4 цогсдог юм бэлээ. Эренбэлэгддэг. Тэгээд энэ Монгол улсад ирсэн аялал жуулчлалын бол одоо ер нь Улаанбаатарыг тойроо бүх Төв аймгийн баазуудаар ер нь ордог, байрладаг. Одоо ингээд сонжин болдог гэл ингээд бүгд Төв аймагт байна шүү дээ. Ингээд гараад Улаанбаатар хотоос гарлаа Төв аймаг. Өсвөл Улаанбаатарын хүн байна. Гэхдээ Төв аймгийн нутаг дэвсгэрдээ байна. Та өөрөө хаана амрах юм дуртай? Би ерөнхийдөө бол өөрөө бол өөрийнхөө энэ одоо Монгол улсынхаа байгалийн тийм үзэсгэлэнт газруудаар явах өшөө бид байгаль далаараа явах ер нь бол их дуртай. Байгаль хошоо Орос руу гарах дуртай. Бид нар бол 1-2 удаа ер нь гарч ирсэн. Монгол дээрээ өөрөнгөө аймаг дээрээ хашаа яваа. Өөрийнхөө аймаг дээрээ ер нь баруун хязгаарлуу баруун аймагуд руу явах. Аль болох Улаанбаатар Төв аймгаас хол. Тий хэдэн зуун километртэй очиж үзээгүй газраараа очих дуртай. Зүгтээ. Тэгээд энэ манай үзэгчдэд ямар юм хүсэл хүрэх байна? Үзэгчдэд үү? Ер нь бол яг уу ер нь өөрсдөө бид нар бол одоо Монгол орныхоо тий ер нь байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж танай нутгийн ч гэсэн хүмүүс тэгээ өөрийнхөө ер нь өв соёлыг ингэж түгээж хэл ер нь чухал та. Тэрийг л хүснэ би соёлын хүн болохоор тийм л. За тэгэхээр нэг юм хувийн асуудал байна. Энэ таны ажил гэж хэсүү байд юм боо? Манай ажил ер нь бол би өөрөө соёлын сургууль төгссөн. Надад бол мөргөл болохоо ямар болно? Минийх бол культуролог. Тэгээд соёл судлаач. Тэгээд миний хувьд бол надад бол би өөрөө нөгөө ажилдаа сургууль төгссөн болохоор happy гоё үйдэг. Ер нь бол цаг наргүй үйдэг. Та өөрөө мэдэх бах соёлын ажил те. Ингээл захиргаан суугаа юм бичдэггүй. Дандаа юм арга хэмжээ зохион байгуулдаг. Тэгээ айгүй гоё юм үзэгчдэд гоё юм үзүүлэхийг хүсдэг. Тэгээд ерөнхийдөө бол энэ соёлын ажлыг хийж байгаа одоо энэ манай байгууллагт орж ирж байгаа залуу хүмүүс бол бас соёлын ажил бол гоё юм байна. Олон сайхан юм урлагийн алдартай хүмүүстэй яг амьдаараа нүүр тулж уулздаг юм байна. Тэгээ олон бас юм орны хүмүүстэй танилцдаг юм байна гэд ер нь бол ажилдаа happy байдаг. Хамгийн гол нь гэртээ орох цаг байхгүй. Өнөөдөр би 20 жил бараг л тэгж ажилласан байна. За. Тэгээд энэ сургуулиуд дуусч байсан залуучуудаа ямар сургуулийг хийх гэж зөвлөл өгөх вэ? Одоо ер нь бол залуучууд одоо ер нь бол бидний тэг гэсэн юмыг бол сонгохгүй байх. Залуучууд ер нь өөрсдөө айгүйх мэрэгчлээ сонгодог болсон, өөрсдөө асуудлаа шийддэг болсон. Гэхдээ би хэлэхдээ бол ер нь бол ийм соёл, урлаг те ийм мэрэгжил бол хамгийн гоё л гэж хэлнэ. Гэгээлэг. Дандаа юм жаргалтай, дандаа инээждэг, хүнийг баярлуулдаг. Би бол өөрийнхөө сонгосон мэрэгжлийг л хүнд санал болгоно. Охиндоо би санал болгоод манай охин сонгохгүй ийм инженер болсон, барилгын архитектур
Хэдий хөөдтэй юм та. Би ер нь 2 хүүхэдтэй. За. Оюутан махтаа нэг охиноо гаргасан Москвад. За, ямар мөргөлтэй өдөр оюутан. Оюутан харин тийм барилгын архитектур сонгосон. Би бол бодохдоо ер нь бол ийм соёлын ажлыг л тий, соёл судлал гоё мэрэгжил тий. За өчигдөр нэг ийм асуудал байна шүү дээ. Юм Төв аймагт болоход анхны дараа аймаг болно шүү дээ тий. Тэгээд 21 онд бий болсон. Ирэх жилд 105 жилийн ой тэмдэглэх тий. Манайх чин ер нь бол бид чин 24 онд 100 жил ийсэн. 100 жил ийсэн. Ер нь бол Монгол улсын анхны 4 аймгийн нэг Төв аймаг. Завхан Арханга Хинти манай дөрөв чи ер нь. Тий. Тэгээ 24 онд 100 жил ийсэн ба. Ийм аймаг. За. Тэгээд юм нэвтрүүлгэнээ дуусчихна. Тэгээд та манай үзэгчдээд өөрөнгөө ирэх явалтын баярын үг хэлээрээ заяа ийч хараад. За би бол оюутан махтаа бол Москвагийн улаан талбай дээр бол бид нэр 5 сарын 9-нд бол Ялтын баярт бол их очдог байсан. Хамгийн гоё баяр гэж боддог. Тэгээ агуу их Ялтын баярын ой мэндийг одоо бүх үзэгчдэд дэвшүүлье. За. Баярлалаа. За, өнөөдөр үзэгчдээ энэ таанд нээлттэй ярилцлага гэж нэвтрүүлэг үзлээ. Өнөөдөр манай зоочин Тунгалаг Батсүр Төв аймгийн соёл урлаг аял жуулчлал залуучуудын газрын дарга оролцлоо. Дахин уулзлаа. Баяртай.